За одоо та бүхэнд OtterBox брендийн AirPods Pro зориулсан кейсийг unboxing хийж үзүүлье. За OtterBox-ийн AirPods Pro кейс нь болохоор нийтдээ 360 градус хамгаалдаг. Маш зөөлөн мөртлөө ийм барихад эвтэйхэн дөргөний хамгаалттай учраас AirPod-ыг хагарч гэмтэх болон сарапан суух, зураас суух гэмтээс хамгаална. За хайрцнаас нь гаргаж үзье. Энэ дотор юм заавартай юм байна. За одоо ингээд AirPod Pro-д хийж үзье. AirPod Pro-ны хязгаарч хөвчгийн төр зур авчиж. За энэ бол одоо кейсгүй хэрэгснээс болоод юм зураас нууд суудсан байна. За энд бас ингээд жоохон халтар болсон байна. За энд одоо цуган дотор явж байхдаа балч юм уу юм босоод энэ арилахгүй. Тэгээд энэ мэт гэмтлээс үг нь анханаас нь шинэн дээр нь нөгөө энэ кейсийг хийсэн байсан бол миний AirPod Pro-ны гадна талыг хамгаалах байсан. Энэ дээрээ бас брендийн лого байна. За хийхэд маш амархан дотор юм хатуу материалтай юм байна. Тэгэхээр гадна тал нь болохоор ингээд барихад их гоё зөөлөн юм шиг материалтай. Энэ хэсгийг ингэж харуулад зөөлөн шиг ингэж хийн. За энэ буруу харуулад хийчлээ. Энэ юу яах юм бэ? За авахтаа маш болгоомжтой. Хоёр талаас нь зөөлөн татаж гаргана. Нэгээр ингэж тал талаас нь ийлжлээд. Энэ нугастай хэсгэр үнэ жижиг юм сэтэрхийтэй хэсгийг хийх юм байна. За ингээд түрүүнийхээ аргаар зөөлөн хийн. За тагийг нь болохоор мөн энэ сэтэрхийтэй хэсгийг нь нугасан тал руу харуулж хагаад ингээд хийхэд ингээд орчиж байна. За ингээд онгойлгод үзэхэд шин юм шиг гоё болж байна. Энд юм цагирахтай. За энэ цагиргаар нь түлхүүрэндээ ч юм уу зүйл тулгаж хэрэглэж болох нь маш сайн, ямар ч тийм зайгүй юм орсон байна. За одоо ингээд чивчнийг хэлэхэд энэ материал нь нэвт тэр гэрэл нь бол харагдаж байна. За энэ хойно ингээд брендийн логотой гарт барихад маш гоё юм зөөлөн мэдрэмж төрүүлдэг юм байна. OtterBox-ийн AirPod Pro-ийн гоё ягаан өнгийн кейс нь ийм байдаг юм байна.